байна. Бэлгээгийн уушуурны газар 2 дахь жилдээ яг өнгөрсөн жилийн газараа дахин буулаа. За тэгэхээр та бүхэн маань өнгөрсөн жил бол маш их гэрж үйлчлүүлсэн хүмүүс маань манай хаягийг бараг хилүүлдэхүү мэдж байгаа бох. Эмээлтээс Баруун аймгийн хугацаанд хотоосоо ерөнхийдөө нөгөө километртэй юм шом байдаг ш. Тэрний 37.5 км-ийн цаана замынхаа баруун талд бэлгээгийн уушуурын газар ажиллаж байна. Тэгэхээр энэ жил бол манайх маш олон өөрчлөлтүүдийг хийсэн. Асраа томруулсан байна. За тэгээ мөн сүүн зарим гаргадаг болсон байгаа. Тэгэхээр бүгдээрээ манай өөрчлөлтүүдийг харцгаая. Бас хуушураа хамталцгаая. Орцгоё. За тэгээд манайх энэ жил 2 том асартай. Тэгээ ингээд асрын дотроо ингээд хиймэлцүүлэг дэвсээ, ширээгээ шинжилсэн. Та бүхэн автобусын доторхыг харж байна. Манайх энэ жил маш гоё ингэж шинжилтийг хийсэн байгаа. За тэгээд манай мах болохоор одоо үхрийн мах, халиар, сонгон, давсаар хамтлаад за тэгээд дээд гурлаар наадмын маш гоё бөөрөнгийн хуушуур хийдэг байгаа. Тэгэхээр бүгдээрээ хуушураа амсцгаая. За ингээ хуушураа идэ. Тэгээ манай бас меню бас энэ ч байна. Хоолнууд гардаг. Гэтэ өнөөдөр бол хуушураа идэнэ. Тэгээ манай хуушур бол ийм сайхан махтай хуушур байна. Хөө, жил хуушураа идсэнгүй шүү. Халуун байна, халцгаая. Хөө. Амар. Маа цай бол яг шингэн сүгүүр чандаг. Цайнд бас амар дуртай. Хуушур бол үнэхээр гарна. Мах ихтэй. Хацгаа. Махын хартаа. Суугаараа. Зүгөөшөө. Бро. Пулс гарчлаа. Тэгэхээр ямар ч tas манайхаа бэлгийн хуушурын газрыг зорж ирж байгаа бүх хүмүүст баярлалаа. Ерөөсөө хуушурын дээр бас хоолой дээр удахгүй наатан боллоо. Баярлалаа.